орон сууцд амьдарч байгаа иргэд бол 2 литр 5 литр хийм боллоо нэг гэртээ ашиглахгүй гэсэн заалт байгаа. Гэтэл өөрснөө тэгэл нууцаар ахын зориултаар ингээл жижиг газад хэрэглэдэг, цай хоолоо хийдэг. За хий үнэртчил байдаг тэр хүн тоодгүй ч юм уу. Пилитгээ одоо унтрахаа мартдаг ч юм уу. Энэ дээрээс үүдэлтэй ганц нэг эрсдэл байдаг юм билээ. Бас ил галаас 2 м зайд энэ бас нарийн юмнууд байдаг л да. Хөл хэрэглэж байгаа бол одоо зөв ном журмын дагуу хэрэглээд байх юм бол аль нь гэсэн болоос. Өнөөдөр Монгол улсаас бусад улс хооронд хийн түншийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Харин манай улсын хувьд сүүлийн 10 жилд газны хэрэглээ эрс нэмэгдэж ирсэн. Цаашдаа ч гэсэн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Нэг талаас эрчим хүчний хэмнэлт, нөгөө талаас хүчлийн уналт хийн түншийг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх хөшүүрэг болоод байна. Техник тоног төхөөрөмж гэдэг маань байнгын одоо өвслөг үйлчилгээ засвар хийжээж хэвийн ажиллагаа хангагдчих хэвээр. Олон жил удаан хугацаанд солих ёстой деталь зүйлүүдийн солилгоогээр явснаас болоод тэр одоо уян хоолой хагардаг, хатдаг, удаад хатчихдаг, чигээ алдчихдаг. Тэгээд нөгөө хөдөлгөөнөөс болоод хагардаг. Тэр хагарсан зайнаас хий алддаг. Алдсан хийг одоо илрүүлэгч тохиол байхгүй болвол мэдэхгүй байжгаад одоо тесрэлтийн хамгаалалт байхгүй гэрлийн унтраалга асааснаас бол тесрэлт үүсдэг. Тэгэхээр яг энэ шаардлагуудыг хэрвээ хангачих юм бол тухайн одоо хэрэглэгч маань аюулгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль экологид үр ашигтай, ээлтэй энэ технологи юм байна. Гэхдээ бид яг ч стандартын дагуу хэрэглэж сураагүй. Хийн түншийн нэг л алдагдах юм бол их хэмжээний дэлбэрэлт болох эрсдэлтэй. Өөрөөр хэлэх юм бол эрчим хүчний энгийн хэрэглээг бодоход аюултай гэсэн үг. Газ дэлбэрэх тухай дуудлагын дийлийнх нь стандарт бус холболт, стандарт бус хэрэглэнээс үүдэлтэй байдгийг мэргэжлийн байгууллагын хэлж байна. Яг одоогийн байдлаар бол газаас болоод одоо тесрэлт дэлбэрээд аюултай нөхцөл байдал үүссэн хүн ам эрсцсэн юм бол байхгүй. Ер нь бол газын хэрэглээг бол би зөв ашиглах хэрэгтэй. Хит хитний цөөхөн тооны одоо Монголд бол том компаниуд байгаа. Энэ нь бол одоо оруулж ирж байгаа. Тэр оруулж тавиулж байгаа газар маань өөрөө зургийн зөвшөөрөлтөй зурган дээрээ буусан тэрийг одоо мэргэжлийн байгууллагуудаар хянуулсан. Тэгээд худалдан авч байгаа байгууллагаас сургалт авсан. Тэгээд заавар зөвлөгөөг нь авсан тэрний дагуу одоо ашиглах шаардлагатай байгаа. Зарим тохиолдолд гэмт хэргийнхээ уул мөрийг даллах гэж газ дэлбэлж байгаа тухай мэргэжилтнүүд санууллаа. Гэхдээ гэмт этгээдүүдийн хүсснээр уул мөрийг нь баллаж чаддаггүй гэдгийг өнгөрсөн сард саруул хороололд гарсан хүн амны хэрэг нотолж байгаа юм. Ийм аюул эрсдлийг дагуулдаг учраас орон сууцны 2-оос дээш давхарт газ хэрэглэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хоригложээ. Хийн одоо хэрэглээ, хийн тоног төхөөрөмжийн төлөвлөлттэй холбоотой дүрм журмууд Монгол улсад байдаг. За 2004 онд бол хийн хангамж, барилгын норм дүрм, төлөлтийн норм дүрм батлагдсан байдаг. За энэ норм дүрм дээр бол 2-оос дээш давхар орон сууцны барилга дотор баллон байрлуулахыг хориглоно гэсэн заалт байдаг. За энэ маань одоо энийг одоо хэрэглэгч аж ахуйн нэгжүүд юу гэж ойлгодог вэ? Янз янзаар ойлгоод байна л да. Жишээ нь 9 давхар барилгын одоо 1-2 давхарт нь болоод дээшээ болохгүй юм уу? Эсвэл одоо 1-2 давхарт нь болохгүй, дээшээгээ болох юм уу ч гэдэг юм уу? Энэ дээр одоо яг одоо мэргэжлийн үүднээс тайлбарлах юм бол тухайн орон сууц нь өөрөө хүн амьдардаг орон сууцны нэгдүгээр зориулттай бөгөөд 2-оос дээш давхар өндөртөөл байх юм бол тэр барилгын 1-р давхар, 2-р давхар болоод дээшээгээ альж давхарт нь ашиглахыг байрлуулахыг л хориглоно гэх боллоо нэг. Тэгэхээр энэ маань тухайн орон сууцны зориулттай 2-оос дээш давхар барилга дотор нь баллон байрлуулж болохгүй л гэсэн ойлголт. Иргэд энэ журмыг төдийлөн дагдаггүй. Яагаад гэвэл тэдэнд ч бас хийн түнш хэрэглэх нь ашигтай бас шаардлагатай байгаад байна. Газ хоол болно тэгэл ерөөсө одоо нөө ширүүн билет шиг халах гэж удан гэсэн ойлголт байхгүй. 14 литрийн болон тэгээд нэг авчгаар бараг 3 сар орчим хэрэгжилдэг. Тэгэл тэнэглэхдээ хэрхий яаж тэнэглэж чинь өөртөө очиж тэнэглэж чинь байгууллагаас ирээд тэнэглэж чинь. Уцаар захиалга өгч чинь газ дууслаа гэл тэгэл нөгөө борлуулалтын ажилтнтай одоо цагаа тохироод эдэн цагийн үед очиё гэл тэгэл ирээл солиод өгчдөг. Солихтой бас шалгаж харна бас янз энд аюултай одоо юу гэдгийг газ алж гин үгүй юу бас хараад шалгаад явна тийм. Тэгээ өөрснөө ямар нэг байдлаар одоо энд очиж сэнэглүүлэх ч гэдэг юм уу тэр чинь бол бас айгүй төвөгтэй штэ. Ер нь тэгээд баллон гадуур аваад явж байгаа нь хэр зохимжтой чинь тий. Манайх одоо нэг энэ газын болоо нэг 6 жил 7 жил хэрэгжилж байгаа. 7 жил. Сүүлийн юм тасралтгүй.
дашванлын газ хэрэглэдэг анх. Тэгээд одоо аюулгүй байдлын бол яг энэ дэвтэр дээр зааварчилгаар нь хэрэглэнэ. Яг бүр ингээ холуулт молуулт хийх шаардлагаар бол бас дашванлаас засварчин дуудаад хэрэглэгчтэй. Манайх одоо 20 литрийн боллонтой. Ер нь хэр удаж байж цэнэглүүлэх үү? Энэ 2 сар орчим болоод цэнэглэн одоо энэ юугаар бол энэ одоо энэ дэр ингээ асан юугаа ингээ бичээд идэв. Бичээд цэнэглээ гар усраад ингээ яач. Тэгээд одоо аюулгүй байдал сангад энэ галын хорт najууд нас ингээ байлгачтэй. Одоо юмыг яаж битгаа гэдэг. Энэ ширээндээ ингээ бичээл. Аюулгүй байдал хангах гэж. Тэгээд хов хүмүүс өөрсдөө л аюулгүй байлаа. Тэрнээс яг одоо хүүхд мөхтөөр ажиллахгүй дандаа наасан дурсан хүмүүс ажиллана. Мэргэжлийн хяналтын гаргасан энэ журмаас шалтгаалж хэрэглэгчдийн гэрт очиж хийн түлшийг нь цэнгэлдэг тогтолцоо тасархад хүрч. Учир нь тэд төрийн байгууллагын гаргасан шийдвэрийн эсрэг явах эрх байхгүй. Энэ бол нөгөө мэргэжлийн байгууллагын үйлчилгээ тасалдахад хүрч иргэдийг хаа дуртай газраа хийн түлшийн цэнгэлүүлэхэд хүргэж байгаа юм. Бидний сонгож авсан дээрх айлуудын нэг нь 8 давхарт амьдардаг. Гэрийн эзэгтэй хэлж байгаагаар тэд хийн түлшээ мэргэжлийн байгууллагад дуудлага өгч цэнгэлүүлдэг гэж хэлсэн. Эндээс учир шалтгааныг хөөж үзэх юм бол зарим тохиолдолд мэргэжлийн хяналтын гаргасан журам хэрэгжих шаардлагагүй байдаг болол та. Мэргэжлийн хяналтын байгууллагууд энэ орон сууцны өндөр барилгуудад 2-оос дээш давхар барилгууд бол хэрэглүүлэхгүй багтлаар хангах аж ахуйн нэгжүүдтэй одоо хамтарч ажиллаж байна л да. За нэгэнтээ хэрэглээд сурцсан хүмүүсийн хувьд бол энэ норм дүрмийн заалт шаардлагыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй явах шүү. Нөгөө талаасаа бол мэргэжлийн хяналтын байгууллага бол дарамт шахалт үзүүлж байгаа гэдэг байдлаар хүлээж авч байгаа. Тэгэхээр манай байгууллагын зүгээс бол тухайн хангагч байгууллагуудаа хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангуулаа. Хэрэглэгчийн одоо мэдлэг энэ одоо хэрэглээтэй холбоотой аюулгүй байдалтай холбоотой хэрэглээний талаар мэдээллийг сайжруулаа. Тухайн хэрэглэгчээс үүсэх одоо эрсдэл хохирол болжгүй одоо хохирол эрсдлээс урьдчилан сэргийлээ. Нийт одоо хэрэглэгчдийг бол соён гэгэрүүлэх норм дүрмийн аюулгүй байдалтай холбоотой мэдээллээр хангаа гэдэг үүрэг даалгавар чиглэлийг өгөөд хамтарч ажиллаж байгаа л да. Мэдээж хэрэг газ нийлүүлэгч томоохон компаниуд орон сууцны 2-оос дээш давхарт амьдардаг дорж дулмаагийн төлөө мэргэжлийн хяналтанд хүсэлт гаргаад бичиг сажиг хөөцлөөд явахгүй нь ойлгомжтой. Учир нь олон зуун мянган хэрэглэгчтэй тэд орон сууцны өндөр байшингуудад амьдарч байгаа хэрэглэгчдээс илүүтэйгээр томоохон үйлчлүүлэгчдэд анхаарлаа хандуулна. Ингээд хэрэглэгч үйлчлүүлэгч хоёрын завсарт үлдсэн зайд хэн тоглолт хийдэг вэ? Манай улсад ахуйн хэрэглээний хийн түлшийг иргэдэд нийлүүлдэг 15 гаруй байгууллага байна. Гэхдээ үүнээс 4 байгууллага нь зөвшөөрөлтэй, үлдсэн нь зөвшөөрлгүй гэсэн үг юм. Тухайн зөвшөөрлгүй компаниудын хувьд гэвэл энэ чиглэлээр мэрэгсэн боловсон хүчин хомс гин. Ашиг олохын тулд шаардлага хангахгүй хямд өртөгтэй газ иргэдэд нийлүүлж байгаа нь аюулгүй байдал алдагдах бас нэгэн шалтгаан болж байна. Бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр энэ бүтээгдэхүүнийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй, энэ бүтээгдэхүүнийг сургасан байх хэрэгтэй, энэ бүтээгдэхүүний тоног төхөөрөм засвар үйлчилгээ сервисийг нь мэргэжлийн байгууллагад хангаж ажиллах ёстой юм байна. Энэ үйлчилгээнүүд аль нэгийг дутуу хийснээс болж янз бүрийн асуудал үүсдэг. Эндийг бол тэгээд хангагч байгууллагууд дандаа буруугаач гэдэг юм явдал бол байнга гардаг. Тэр газрыг хариуцсан байгууллагуудын засвар үйлчилгээнээс бол холболт угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж явах хэрэгтэй. Энэ бүхнээс л болж байгаа. Мэргэжлийн байгууллагаар холболт засвар үйлчилгээ хүргэлтээ хийлгэж явахад бол энэ бол бид нар тэрийнхээ тэр байгууллагатайгаа гэрээний дагуу аюулгүй ажиллагааг хангаж ажиллах хэрэгтэй тий. Хий маань ерөөсөө хэрэглээс орчвол айл өрхөд одоо тийм юута канистртай бензин оруулаад галынхаа дэргэд тавихгүй шүү дээ. Тэрнтэй ижилхэн нь боллооныг оруулаад галын дэргэд л ил галын дэргэд байлгаж болохгүй. Бусад тохиолдолд одоо бид нар норм дүрмээ хангаад за нийтийн орон сууцнд ордгоо байна гэж үтгэхэд бусад норм дүрмээ хангаад үүнийг ашиглах бүрэн боломжтой. Ерөн хөдөө орон нутагт бид нар цэг салбар нэгээ явж байхад малчид бол маш их өргөн хэрэгжилж байна. За тэр энэ талаараа нөгөө хий маань өөрөө ажлын бүтээн хэмжимдэртэй байгаль экологид одоо цэвэр нөлөөтэй гэдэг талаас хүмүүс маань зөв зохистой хэрэглээгээ бол бас зөв зохистой хэрэгжилж байна. Зарим тохиолдолд тэр аюулгүй ажиллагаа гэдэг талаас ямар нэгэн хэмжээгээр тэр газ гэхээр аюултай гээд тэгэн гут тэрүүгээ одоо эргүүлж мушигддаг. Түүнийг одоо тэр компаниас боллоо гэдэг энэ бол бас нэг өрөсгөл ойлголт байгаа. Эрсдэл дагуулж байгаа бас нэг шалтгаан. Ахуйн хэрэглээний газыг иргэд хэрэглэнээс шалтгаалan 2, 5, 10, 14, 20 литрийн баллонтой хийн түлшиг хэрэглэж байна. Харин албан байгууллага 50 литрийн баллонтой газыг ашиглаж байна.
Баллонтой хийн түлшийн хувьд хамгийн чухал нь савных нь бүрэн бүтэн аюулгүй байдал. Сүүлийн жилүүдэд иргэд хугацаанд дууссан баллон авчирч сэнэглүүлэх гэж муухарлан дайрдаг байна. Сэнэглэхгүй тохиолдолд зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага дээр очиж шаардлага хангахгүй саван хийн түлшээр сэнэглүүлдэг байдал байдаг гэлээ. За одоо шинэ хугацаа хэдэрсэнд нэмгэрэлт одоо хамгийн наазах нь баталгаалтанд хамаадаг бол одоо тухайн боллоо маань нэмгэрсэн байх тохиолдол байдаг. Тэр олон жил ашигласан зэвэрлэлт юунаас болоод. За тэр маань тухайн нөгөө юуг одоо халтад бат бах байдлаа алднаад одоо анхан шидний дэсрэлж явагдах гэдэг задрах даралт авахгүй болох хүсрүүснээс. Мэргэжлийн бус энэ олон газруудаар цэнэглүүлээд өнөөдөр зүгээр мэт байвч аюул хизээ нэгэн цагт гарахыг үүсгэж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хугацаа дууссан боллооныг бусад иргэдээс хураан авч тэвнийг татан авч туршилтанд оруулаж туршилтын одоо хугацаа даахгүй байгаа. Нөгөө хэлбэр хийхээ өөрчлөх юм уу? Туршилт тэнцээгүй боллооныг бид нар одоо акталдаг. Одоо нийт бид нэр жилд бол нэг 800 за нэг 500-аас 800 нөгөө туршилтаа оруулаад шүү. Тэгээд тэр туршилт маань давхарддаг зарим тохиолдолд. Ингээд нэг 1200 орчим боллооныг туршиж түүнээс одоо нэг 200 300 за тэгээд 400 орчим боллооныг акталж байгаа. Орон сууцд амьдарч байгаа иргэд бол 2 литр 5 литр ийм боллооны гэртээ ашиглахгүй гэсэн заалтаа. Гэтэл өөрснөө тэгэл нууцаар ахын зориултаар ингээд жижиг газад хэрэглэдэг цай хоолоо хийдэг. За хийв нүртчил байдаг тэрхүүн тоодгүй ч юм уу. Педитгээ одоо унтрахаа мартдаг ч юм уу. Энэ дээрээс үүдэлтэй ганц нэг эрсдэл байдгийн билээ. Бас ил галаас 2 м зайд энэ гэдэг бас нарийн юмуд байдаг л да. Гүл хэрэглэж байгаа юм бол одоо зөв ном журмын дагуу хэрэглэл ах юм бол аль нь ч гэсэн боловсон. Бидний хэрэглээнд өдөр тутмын шинэ соёл нэвтэрч байна. Энэ хэрээрээ бид өдөр тутам шинэ эрсдэлтэй тулгарч байгаа хэрэг. Гар утсаа салгахгүйгээр цэнэглүүл дэлбэрдэг. Хий алдвал хийн түлш дэлбэрдэг. Нарны эрчим хүч цуглуулдаг аккумуляторынхаа хүчлийг алдвал түлэгддэг гэд амнаас эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлүүдтэй учирч болзошгүй. Хийн түлшийг орон сууцны 2-оос дээш давхрын айлуудад хэрэглүүлэхгүй гэх мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан энэ хуурай журамчоос олон айл өрхийг мэргэжлийн бус байгууллагаар үйлчлүүлэх, аль эсвэл өөрсдөө дур мэдэн газаан цэнэглүүлж эрсдэлд оруулах шалтгаан болж байна. Яг худалдаалж байгаа томхон компаниуд маань бол одоо өөрсдөө суурилж өгч байгаа. Тэгээд одоо ингэж ашиглая шүү гэсэн ашиглалтын талаар заавар зөвлөгөө бүр журам өгөөд ингээ хан дээр наацсан байгаа шүү дээ. Тэрийг л одоо биелийн юм манайх уншихгүй мөрдөхгүйгээс болж санаа сургууламжгүй байдлаасаа л одоо газ алдах одоо дэлбэрэх тийм ээ. Тэгээ ер нь бол одоо дуудлага бол одоо хогийн пүнкүрт хүртэл ингээд хоосон савнуудаа шидчихдэг газ юм. Тэгэл тэр нь одоо яг гал гарсан нөхцөлд тэр чинь одоо газтай байгаагаасаа илүү хоосон сав нь илүү дэлбэрдэг аюултай шүү дээ. Тэгэл одоо дэлбэрээл тэр нь одоо газ дэлбэрлээ гэсэн байдлаар тиймэрхүү байдлаар бас тийм дуудлагууд ирдэг. Хэрвээ журам гаргасан бол заавал мөрдүүлдэг, биелүүлдэг байх гэсэн ойлголт манай улсад бараг алга. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хүнд суртлын дараагаар зөвшөөрөл олгох хориглох журам гарч байгаа нь хийн түлшний хэрэглээтэй холбоотой юм. Энэ нь цаашлаад хуурамч үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг өөгшүүлэх шалтгаан нөхцөл нь болсоор байна.